манай компани нь Улаанбаатар шинжилгээ компани гэдэг. Улаанбаатар шинжилгээ компани 2007 онд бат тогтцол тог аядлал үйлчлэгээ чиглэлээр байгуулагдсан. Одоо нийт 15 жил үйл ажиллагаа явуулж байна. Миний би компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажилладаг. Компани нийт бүрэлдэхүүн одоо 60 орчим хүн ажиллаж байна. Зам талбай, зөвлөгөө үйлчлэгээ, хог аядлал, ногоон байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод одоо 3 хог аядлалын төвлөрсөн цэг байдаг. Тухайн төвлөрсөн цэгийн нэг хэсэг болох Цагаан давааны хогийн цэгийг 2020 оны 4 сарын эхлээд 8 сар хүртэл Антил технологиор одоо дард болж ногоон байгууллагын бий боллоо. 2021 онд мөн 4 газрыг ногоон байгууллагын болгож одоо нийт 8 газрыг манай Улаанбаатар шинжилгээ компани нөхөн сэргээгээд байна. Цаашид манай компани одоо салбартаа тэргүүлэгчтэй гинэнд байж одоо Улаанбаатар хотынхаа иргэдийн ая тухтай нөхцөлийг бий болгохын төлөө зорж ажиллаж байна.